Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ манай Syndicate Talk нэвтрүүлгийн маань ээлжчин дугаар энэ удаа Их Британи, Умард Ирландын нэгдсэн One улсын нийслэл Лондон хотоос та бүхэнд хүрч байна. Тэгээ энэ удаа маш сонирхолтой зочныг би урьсан байна. Энэ хүн бол Marian Brandley, Cannes Lions гээд Creative Festival-ийн маань одоо гол бүх шагналыг нь хариуцсан global захирал хүнтэй би өнөөдөр ярилцлага хийхээр яг төв оффист нь хүрэлцээрсэн байна. Тэгээд ярилцлага гэж шууд эхлэе. Thanks so much Marian. Урилга хүлээн авч ярилцлага өгч байгаа танд баярлалаа. Энэхүү нэвтрүүлэгт оролцож байгаадаа таатай байна. Cannes-ийн арслангууд наадам монголчуудын хувьд харьцангуй шинэ ойлголт. Хэдхэн том компани, агентлагууд мэддэг тул аль болох олон монгол компанид энэ наадмын тухай мэдээллийг хүргэх хүсэлтэй байна. Иймээс фестивалийн түүх болон онцлог зүйлсээр нэвтрүүлгээ эхлэе. Жил болгон Францын Cannes хотод болдог наадмаас гадна бүс нутгийн уралдаан фестивал гэж бий юу? You know, every year you organize this great festival in Cannes, France, but do you have other regional awards and activities and the competitions? Yeah. Cannes арслангууд наадам нь Монголд шинэ сонсогдох хэдиж бид 70 гаруй жилийн түүхтэй. Надаас хөгшин түүхтэй юм байна. Хамаагүй хөгшөө. Анх 1954 онд үүсгэн байгуулагдсан. Тухайн үед Cannes-ийн кино наадам маш хүчтэй нэр алдартай байсан. За сурталчилгаа олон нийтийн харилцааны компаниуд үүнийг хараад бид яагаад өөрсдийнхөө салбарын ийм наадамтай байж болохгүй гэж бодсон юм. Анхандаа киноны уралдаан шалгаруулалтаар эхэлж байсан. Италийн Венец болон Францын Cannes хотуудад ээжлэн зохион байгуулагддаг байсан. Хэсэг хугацааны дараа наадмаа зөвхөн Cannes хотод жил бүр хийж байхаар шийдсэн юм. 1990-ад оноос бид хэвлэл, гудамжны самбар, аудио зэрэг бусад шин шагналуудыг гаргаж ирсэн. Үүнтэй зэрэгцээд бид бүтээлч салбарыханд зориулж сургалт, семинарын хөтөлбөрүүдийг бий болгосон. Энэ бүхэн нийслэний үрээр жинхэнэ утгаараа бүтээлч салбарын бие биенээсээ суралцах дэлхийн хамгийн том наадам болж чадсан юм. Үүнээс хойш наадмын цар хүрээ асар хурдцтай томорсон. And that then became the start of the actual festival. Creative strategy, creative business transformation. Өнөөдөр бид 30 төрлийн ангилалд өрсөлдөөн шалгаруулалт явуулж байна. Тухайлбал Cannes-ийн арслан шагнал киноноос эхлүүлээд бүтээлч стратеги, бизнесийн шилжилт, инновац гэх мэт өргөн хүрээг хамардаг. Наадмын үеэр 200 гаруй цагийн контент 7 хоногийн хугацаанд орон суугчдад хүргədгээс гадна олон зуун илтгэгчид дэлхийн өнцөг булан бүрээс өргөдөн ирж туршлагаа хуваалцдаг. Энэ жил манай наадамд 78 орны 13,000 хүн ирж оролцсон. Cannes дэлхийн цуглалгаа. Үүнээс гадна бидэнд бүс нутгийн цугларалт, арга хэмжээ, уралдаан шалгаруулалтууд байгаа. Тухайлбал Аз намхан далайн бүсд Spikes Asia, ойрхон орнод Хойд Африкийн бүсэд Dubai Links, Европ төвд Eurobest наадмуудыг жил бүр зохион байгуулдаг. Эдгээр бүс нутгууд соёлын хувьд бие биенээсээ ялгаатай, онцлогтой байдаг. Дашин дуртахад Spikes Asia наадам дээр бид өнгөрсөн жилээс эхлээд Монгол шүүгчтэй болсон байгаа. Энэ мэтээр бид ялгаатай улс орон бүрээс төлөөлөл оруулж, бүтээлч салбарын наадмаа улам үнцэнтэй, хүртээмжтэй болгохыг хичээдэг. Аз төв бол үнэхээр олон соёл сүлэлдсэн том бүс нутгаа. We have Dubai Links, which covers MENA, Middle East and North Africa, and then we have Eurobest, which covers Europe. My second question is Бүтээлч байдал гэдэг зүйл яагаад ер нь тийм чухал юм бэ? Асар хурдтай хөгжиж буй технологи, метадата, алгоритм, хиймэл оюун ухааны энэ 90-100-д бүтээлч байх гэдгийг яаж томьёолох ёстой вэ? Information technology and metadata and the algorithms. Yeah. Creativity matters because Бүтээлч байдал маш чухал. Яагаад гэвэл бүтээлч байдал бизнесийг зөвхөн чиглүүлэн шүншиглэх төдийгүй шинэ боломжийг төрүүлж бизнесийг цаг үргэлж хөгжүүлдэг. Үүнээс гадна та бидний нийгмийг өөрчлөх агуу хүчтэй. Энэ бүхнийг би өнгөрсөн 70 гаруй жилийн түүхээр батлан хэлж чадна. Маш олон газар өөрчлөлт, шинжилэл авчирч салбарын реформуудын хөдөлгөч хүч болж байсан. Брэндүүд, компаниуд бүтээлч байдлыг ашиглан өөрсдийнхөө болон бусдын асуудлыг шийддэг. Бүтээлч байдал цаг үеэ даган зогсоолтгүй хөгжиж байгаа. Технологийн асуудлыг та хөндлөө. Бүтээлч байдалч гэсэн дагаж хөгжиж буй төдийгүй бидний эргэн тойронд байгаа асуудлуудыг технологи ашиглан хэрхэн шинэлэг, сонирхолтой, илүү хүртээмжтэй хэлбэрээр шийдэх вэ гэдэг дээр төвлөрдөг. Бид маш сонирхолтой цаг үед амьдарч байгаа. Технологийн дэвшлиг ашиглан хүний бүтээмжийг дээшлүүлэх, өмнө нь боломжгүй мэт санагддаг байсан зүйлсийг хүртэл хурууны үзүүрээр хийдэг болчихлоо. Жишээ нь өмнө нь асар их зардал гаргаж хийдэг байсан чанартай контентыг одоо хормхон зуур гар утсаараа хийх боломжтой болсон шүү дээ.
Технологи ашиглан урлаг, уран зураг, дуу хөгжмийн салбар хийсэн бүтээлүүд олноороо төрж байна. Энэ бүх зүйл боломжийг бүгдэд хүртээмжтэй ардчилсан болгосон төдийгүй дэлхийн өнцөг болон бүрт байгаа хүн болгон бүтээлч байдлаа хөгжүүлэх энэ боломжийг ашиглах хэрэгтэй болсон юм. Үүнийг бид наадмынхаа цөмд тавьдаг. Заавал том компани алдар нэртэй брэнд Cannes-ийн арслан шагнал авах албагүй. Зөвхөн тэднээс л бүтээлч байдал төрдөггүй. Бүтээлч байж үр дүнд хүрсэн түүнийгээ баталж чадсан хүн бүхэнд манай шагнал нээлттэй байдаг. Иймээс ажлаа жаргаж хийдэг, зогсолтгүй бусдаас суралцдаг, тэр хэрээрээ өөрсдөө өсөж хөгжиж нийгмээ эрэг тал руу өөрчилж байгаа хүмүүст манай наадам зориулагдсан. Мөн манай наадмаар дамжуулан өөр соёлтой, ялгаатай туршлагатай хүмүүс хоорондоо танилцж түншилдэг. Ялгаатай соёлтой газар өөр улс оронд ажилладаг хүмүүс нэг асуудлыг хэрхэн өөр өөрийн өнцгөр харж шийдэж байгаа нь үнэхээр сонирхолтой бас бүтээлч байж чаддаг. Дэлхий маш хурдан өөрчлөгдөж байна. Технологи ингэж хөгжсөөр байгаад явандаа хиймэл оюун ухаан хүний бүтээлч байдлыг орлон та биднийг ажилгүй болгох хэмжээнд очих уу? Яг энэ сэдвийг энэ жилийн наадмын үеэр битүү ярилцсан. Технологиг хүн бүтээдэг. Тиймээс технологи ямар ч төвшөнд хүрч хөгжсөн бай түүний ард хэн нэгэн хүн л чиглүүлж бүтээх болно. Өөрөөр хэлбэл хөнгүйгээр технологийн хөгжил явахгүй. Нэг цагийн дотор багтаан асуудлыг шийдэхийн тулд 59 минутыг нь зөв асуултаа асуухад зарцуулах ёстой гэж Альберт Эйнштейн хэлсэн санагдаж байна. Бүтээлч салбарын хувьд эцсийн шийдэл чухал хэдийч тэрхүү шийдлийг гаргах процесс, тунгаах бодох явц бүтээлч сэтгэлгээ хамгийн чухалд тооцогддог. According to my experience in Cannes Lions, that's my personal experience. Cannes наадамд хэд хэдэн удаа оролцсон миний туршлагаар сүүлийн үед санхүү болон бүтээлч байдлын нөөцөөр хязгаарлагдмал төрийн бус байгууллагууд хүчтэй өрсөлдөх болсон. Магадгүй эдгээр байгууллагууд нийгмийн өмнө тулгамддаг томоохон асуудлуудыг барьж авдаг байх. Энэ жил би өөрөө Cannes наадамд ялгаатай байдал, тэгш оролцоо, хүртээмжтэй орчин хөтөлбөрт шалгарч урагдсан байна. Та бүхэн нийгмийн онцгой, тусгай хэрэгцээт бүлгийн дуу хоолойг хэрхэн сонсдог вэ? So my question is, how does Cannes Lions ensure that voices from these underprivileged and disabled communities are heard and celebrated? It's a great question, and I think to my point earlier about the global piece. Тун чухал асуулт байна. Даяар байдал, тэгш хүртээмжтэй нөхцөл, ялгаатай хөгжилтэй хүмүүсийн эрх, газар зүйн бүсээс шалтгаалсан дэд бүтэц гээд олон хүчин зүйлийг бид анхаарах ёстой. Энэ асуудлыг шийдэх гарц гаргалгаа дээр ажиллая гэд бид контентын нээлттэй уралдаан чалгаруулалт зарласан байна. Энэ салбарт бүтээлчээр ажиллаж чадсан, шийдэл гаргасан хэм бүхэнд манай наадам нээлттэй. Манайхаас томилогдсон шүүгчдийн тусгай баг эдгээр хүмүүсийг хайж хийсэн ажлыг нь олон нийтэд хүрэхэд анхаарч ажилладаг. Ийм учраас бид наадамд оролцогчдоос гадна шүүгч нарынхаа бүтээц бүрэлдэхүүнд сайтар анхаардаг. Энэхүү том бас ялгаатай контентыг шүүхийн тулд шүүгч өөрөө хөгжлийн бэрхшээл, хүйсийн тэгшэрх, бэлгийн чиг баримжаа гэх мэт олон талын мэдлэгтэй, ариун туршлагатай, ялгаатай нөхцөл байдлыг мэдэрч ойлгодог хүн байх ёстой. Энэ дундаас л хүртээмжтэй, тэгш оролцоог хангасан, ялгаатай байдлыг хүндэлсэн бүтээлүүд төрж бас шалгардаг. Ийм учраас бид зорилт бүлэг чиглэсэн тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. With gender, with kind of sexuality, all of that kind of piece is kind of being taught into that because we're trying to again bring those different ideas when you're assessing what great creativity looks like. Cannes-ийн арслангууд наадам энэ жил 2 сая еврогийн үн бүхий бүртгэлийн хурамжийг эдгээр хүмүүст зориулж чөлөөлсөн байна лээ. Маш их баярлалаа. Тийм ээ. Эдгээр хүмүүст боломж олгох ёстой. Магадгүй зарим нь өөрсдөө Франц улсыг зориод ирж чадахч бүртгэлийн хурамжийн төлбөрийг дийлэхгүй байж болно. Тиймээс ямар нэг аргаар Cannes-ыг зориод ирвэл бид наадамдаа үн төлбөрөөр оролцуулах боломжийг бий болгохыг зорьсон. Гэхдээ энэ бол шалгаруулалтын процессор хийгддэг ажил. Хинч гисэн нэрээ дэвшүүлж болох ч гэлээ бүртгэлийн хурамжаас чөлөөлөх хэсгийг шүүгч нарын зөвлөл хийсэн ажил дуршлаг үн цэнийг нь үнэлсний дараа шийдэж урилга өгдөг уралдаан шалгаруулалтаа гэсэн. Энэ шалгаруулалтыг хийхдээ бид мөн л ялгаатай байдлыг хүндэтгэх, аль болох өөр нийгмийн олон төлөөллийг багтаахыг хичээдэг. Cannes-ийн арслангууд наадмын үн цэн зөвхөн шагналдаа байдгүй гэдгийг оролцсон хүн бүхэн хэлэх болов уу? Таны хувьд хамгийн шилдэг бүтээлчгээс нийгэмд хамгийн том нөлөөг үзүүлсэн супер компанид ажиллана юу байсан бэ?
Сүүлийн 10 жилийн хугацаанд Cannes-ийн Арслан шагналыг хүртсэн 2 жишээг дурдмаар байна. Эдгээр компанид ажлын шугамар болсон бүх мөнгө хандийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. SDG Lines буюу доктортой хөгжлийн зорилтын төлөө хийсэн ажлуудад өгдөг Cannes-ийн Арслангийн тусгай шагнал байгаа. Энэ шагнал дээр нэгдсэн үндэсний байгууллага хамтардаг доктортой хөгжлийн 17 зорилт бүр дээр Арслангийн шагналтай. Жил бүр энэ ангиллын бүх шагналын мөнгийг бид эргээд энэ салбарт нь хандилдаг. Тусгай олимпийн хөдөлгөөн дээр бид хамтраад яг ийм схем гаргаж ажилламаар юм байна да. Тэгэлгүй яах вэ? Энэ талаар туссан дэлгэрэнгүй ярилцъя. Сайн ажил нийгэмд нөлөөсөн төслүүдийг бид шалгаруулан алдаршуулахаас гадна санхүүжилтээр дэмжин дараагийн шатны судалгааг нь дэмжих, нэмж мөнгө босгож өгөх ажлуудыг хийдэг. Мөн 2014 онд бий болгосон Glass Lines буюу The Line for Change хэмээх Cannes-ийн Арслангууд наадмын онцгой шагналыг дурдмаар байна. Энэ бол нийгмийн тэгш байдал оролцоог дэмжсэн бүтээлүүдийг алдаршуулдаг шагнал бөгөөд хүйс, арьс өнгө, биеийн чадвар, соёл, шашин, LGBT зэрэг олон төрлийн ялгарлал гадуурхалтай тэмцэх зорилготой бүтээлүүдийг үнэлдэг. 2025 онд үүнийг улам мөрөгжүүлэн зорилтод бүлгийг тодорхойлсон байдал, нийгмийн ямар асуудлыг шийдэхээр барьж авсан тухай, эцэст нь яг ямар бодиттой үр дүн гаргасан гэдгийг шалгууруудаар брэндүүдийг үнэлж эхэлсэн. Энэ шалгаруулалтын туршид болсон мөнгийг мөн л эргээд эдгээр байгууллагууд, төрийн бус байгууллага, судалгааны төвүүдэд хандивлаж нийгэмд хөрөнгө оруулдаг. Энэ жил Glass Lines ангиллын Grand Prix шагналыг Dove компани, Real Beauty компанид ажил хүртсэн байгаа. Dove компани энэ компанид ажлыг сүүлийн 20 жилийн турш хийж байгаа. Real Beauty компанид ажлын зорилго нь гоо сайхны хэд төгс хязгаарлагдмал стандартыг шүүмжилж, эмэгтэйчүүдийн төрлөх бодит гоо сайхныг үнэлэх хандлагыг төлөвшүүлэх явдал юм. Үр дүнд нь Dove брэнд дэлхийд даяар нийгмийн хандлагыг өөрчилж, эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн. Улмаар компани гоо сайхны салбарт асар том соёлын өөрчлөлт хийсэн төдийгүй бизнесээ брендing үн цэнэ 350%-аар өсгөж чадсан. Энэ бол альва компани зөвхөн борлуулалт хийж мөнгө олох биш, зарж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан нийгэмд хөрөнгө оруулах ёстой гэдгийн үлгэр жишээ юм. Энэ мэт манай наадмаар дамжсан маш олон жишээ кейсийг би хэлж чадна. Энэ компанид ажлыг би маш сайн мэднэ. Үнэхээр гайхалтай кейс мөн. Орчин цагт хүн болгон контент бүтээгч болох боломжтой болсон. Cannes-ийн Арслангууд наадам дээрч гисэн энэ ангиллын шагналыг шинээр гаргасан байна лээ. Үүний зорилго болон үр дүнгийн талаар сонсомоор байна. Сошиал нөлөөллийн ажлуудын цар хүрээ жилээс жилд нэмэгдэж байна. Брэндүүд энэ талбар дээр нөөцөөр зарцуулахын хэрээр контент бүтээгчдийн тоо асар хурдтай өсөж байгаа. Нөгөө талдаа хэрэглэгчид сошиал нөлөөлөгчдийн контентыг үзэж яагаад худалдан авалтын шийдвэрийг гаргадаг болчихлоо. Өөрөөр хэлбэл бүтээлч байдлын хүчний шилжилт явагдаж байна гэж хэлж болно. Ийм учраас бид шинэ шагналыг бий болгосон. Брэндүүч гэсэн альва асуудлыг шийдэж өмнөө тулгарсан сорилтоо давахдаа креаторуудтай хамтарч зэнзий гэх мэт залуу үеийнхэнтэй түншилж илүү бүтээлч байдлаар ажиллахыг эрхэмлэх болсон. Учир нь контент бүтээгч креаторууд өөрсдөө брэнд болж өөрсдийн гэсэн медиа вандуулсаа сошиал дээр байгуулчлаа шүү дээ. Тэдний бүтээлч инновацлог ажлуудыг үнэлэхгүй байхын аргагүй. Иймээс сүүлийн 2 жилийн турш Cannes-ийн Арслангууд наадам дээр энэ ангиллыг тусгайлан авч үзэж, креаторуудын туршлагыг хуваалцахаас гадна брэндүүдийг холбон өгч байгаа. Энэ жилийн оролцогчдын сэтгэлдлийг харж байхад креаторуудаас илүү ихээр суралцах хүсэлтэй байгаа нь анзаарагцаа. Том компани брэндүүд мессежээ аутентик буюу ямар нэг жүжиглэлд уянгийн халилгүй бодит байдлаар нь зах зээлд хүргэхийн тулд креаторуудтай нэлээд гүнзгий төвшөнд ажиллаад эхэлсэн байна. Брендийнх нь хэлээр ойлголцож чадах креаторуудыг том компаниуд шүүрээд авдаг болсон. Таны хэлснээр зарим инфлюенсерүүд хэр баргийн жижиг, дунд медиа, креатив компаниас хамаагүй илүү хүртээмжтэй бас үр дүнтэй ажилладаг болсон. Явандаа уламжлалт медиа агентлаг болон орчин цагийн инфлюенсерүүд хоорондоо шууд өрсөлдөж эхлэх үү? Эсвэл эхэлчихсэн байна уу? Зах зээл дээр аль алинд нь хангалттай орон зай байгаа гэж хэлмээр байна. Хэдий жил бүр бид шинэ ангилалд шагнал гаргаж байгаа ч гэсэн бидний хамгийн анхны ангилал буюу киноны салбарын шагнал хамгийн нэр хүндтэй хിവэр байсаар байна. Брэндүүд хөгжиж, сошиал креаторууд олноороо төрж байгаа ч гол зүйл үнэнч байх буюу бодит байдал дээр загигдана.
Мэдээж хөгжилтэй ухаарлах хайрлсан хүний сэтгэлийг хөдөлгөсөн entertainment контентоор дамжуулан хүмүүсийн анхаарлыг татна. Энэ бүхэн хүний түүх байдаг. Түүхтэй жинхэнэ хүний бодит түүх байх тусам улам үн цэнтэй болтгоо. Гэхдээ энэ шалгаруултанд орж байгаа хүмүүсээс бид асуудаг. Хүний сэтгэл хөдлөм түүхтэй контент хийгээд яг ямар асуудлыг шийдэхийг зорьсон юм бэ? Ямар үр дүнд хүрч бусдад ямар үнцэн бий болгохоор төлөвлөсөн бэ гэдг нь бидэнд чухал байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүст ухаарл өгч соён гэгэрүүлэх гээд байна уу? Эсвэл зүгээр л бүтээгдэхүүн зарах зорилготой байсан уу гэд. Харин бүтээлч байдал аль зорилгыг нь биелүүлэхэд тусалдаг. If you're a marketer, what are you trying to get your audience to do? Are you trying to get In some countries, for example in Mongolia, some of the companies think that Монголын ихэнх компаниуд бүтээлч үйлдвэрлэл зарцуулж буй нөөцөө хөрөнгө оруулалт гэхээс илүү зардал гэж хардаг. Яагаад компаниуд бүтээлч салбарт мөнгө зарцуулж мэргэжлийн байгууллагатай ажиллах ёстой юм бэ? Бид саяхан нэг судалгаа хийж үзсэн юм. Каны арслангууд наадмаас шагнал хүртсэн компаниудын орлого ашиг нь дараа жилээс нь дандаа нэмэгдсэн байсан. Тухайлбал эдгээр компаниудын борлуулалт хамгийн багадаа 2.5%-аар өсөж, дагаад ашигны хэмжээ бүтээлч салбарт оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж нь өссөн дүн байлаа. Тиймээс бүтээлч салбарыг үнэлэн мэргэжлийн багтай ажиллавал бизнесээ өсгөж, зах зээлд эзлэх байр суурь нэмэгдүүлэх төдийгүй бүтээгдэхүүний брэнд компани нэр хүндээ өсгөх боломжтой. Энэ хэрээр бусдаас ялгарч өрсөлдөх давуу талтай болдог. Энэ их мэдээллийн урсгал контентын дайнд бусдаасаа хэрхэн ялгарч олонний анхаарлыг татах вэ гэдэг нь брэндүүдийн хувьд хамгийн том сорилт болсон байгаа юм. Creativity is the last unfair advantage you have as a brand буюу брендийн хувьд бусдаас ялгарх хамгийн сүүлчийн булааж хуулах боломжгүй давуу тал бол бүтээлч байдал юм а гэж хэн нэгэн хэлсэн байдаг. Яг адилхан бүтээгдэхүүн зардаг байсан ч гэсэн та бүтээлч байдлаараа өрсөлдөгчөөсөө ялгарх бүрэн боломжтой гэсэн үг. Энэ санааг маркетингийн мэргэжлийн агентлаг гаргаж олно. Эсвэл хувь креатор залууж гаргаж олно. Эсвэл компани маркетингийн албач гаргах боломжтой. Бүтээлч байдал хаанаас ч үүсч болох хэдий ч гүйцэтгэл нь сайн байж бодит үр дүн гардаг. So yeah, I would say that would be the thing, and it doesn't matter where it comes from again, right? It could be an independent, it could be a creator, it could be a big network, but it could be the brand themselves. That piece is less the point of like the creative idea and how it's doing something for your brand, tying it back to that. focus on the Mongolian market. Yes. Okay, where I'm from. За одоо миний эх орон болсон Монголтой холбоотой асуултууд руу оръё. Каны тайзан дээр гарч Каны арслан шагнал авахыг хүсч буй монголчуудад юу гэж зөвлөх вэ? Уралдаанд шалгаруулалтанд бүтээлээ өгөхдөө юуг сайтар анхаарч шүүгч нарын анхаарлыг яаж сайтар татах вэ? Beyond polish and production value. Two great questions. I'll take the first. Маш чухал асуултууд байна. Манайд Young Lions гээд залуучуудад зориулсан хөтөлбөр байдаг. Улс орнууд дотроо энэ уралдааныг зохион байгуулж болтгоо. Each country across the world can host a Young Lions competition. And then that and you mentioned that how you're Энэ жил Каннд Монголоос 2 залуу арслан ирж энэ уралдаанд шалгаруулалтанд өрсөлдсөн. Монголын тэргүүлэх зэрэглэлийн үүрэн операторын 2 залуу бүсгүй оролцож маш том туршлага хуримтлуулсан. great experience for if you're working Сайн байна. Альбаа уралдаан тэмцээнд формат 4 гэж байдаг. Тэдгээрийг ойлгох, мөрдөх, даах нь чухал. Тэгж байж амжилт гаргана. Тухайлбал төсвийн товч танилцуулга, саналаа өгөх сүүлийн хатуу хугацаа, уралдааны явцад заавал дагаж мөрдөх дүрм, брендийн заавар гэх мэт. Энэ хүрээнд бүтээлч байдлаа тултал ашиглан үр дүнтэй компанид ажил хийж, бусадаа танилцуулан идэхэн үнэмшүүлж, тэдний дэмжлэгийг нь авч хүлээн зөвшөөрөх нь чухал. Иймээс энэ туршлагыг эхлээд улсынхаа хэмжээнд тогтмол хийж төгөлдржүүлэн, дотроо өрсөлдөн шилдэгүүдэд шалгаруулж заншвал зүгээр. Үүний дараа олон улсын дэвжээ рүү гарах ёстой. Каны наадмын үеэр Баасан гарагийн орой залуу арслангуудын ялагчдыг тодруулдаг бөгөөд манай наадмын оргил хэсэгт тооцогддог. Энэ жил Турк болон Венесуэл улсаас анх удаа ялагчид тодорсон. Бүтээлч байдлаа харуулж чадах юм бол ямар ч улсын иргэн хаанаас ирсэн гэдгээс үл хамааран дэлхийн бүх залуучуудын өмнө Канын арслан шагнал хүртэх бүрэн боломж биш үү? Залуусыг дэмжих 1 жилийн сургалтын хөтөлбөр бас байгаа. Та бүхэн судлаад үзээрэй. Түүнээс гадна дээр дурдсан бүсийн наадмуудад оролцох хэрэгтэй. Иймээс гэрийн даалгавраа сайн хийж, бүтээлч байдлаа ашиглан ямар асуудлыг ямар үр дүн гаргаж, ямар сонирхолтой хэлбэрээр шийдэж болохыг сайн бодоорой. Энэ жил бид 99 улсаас нийтдээ 27 мянган бүтээл хүлээн авснаас 48 улс Канын арслан шагнал хүртсэн байна. Каны арслангууд наадамд 79 орны шүүгчид ажилдаг. Аль болох олон орон, олон соёлын бүрэлдэхүүнийг наадамдаа оруулах нь бидний хувьд чухал тооцогддог. Каны наадамд бүтээлээ ирүүлэхдээ дараах хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Соёл, зан заншил, уламжлалын хувьд шүүгчид юуг заавал мэдэж, ойлгож, анхааралтай бөгөөд болгоомжтой хандах ёстойг тодтогоорой.
Бүтээлч санаанд туссан зүйл чинь танаа улсад анх удаа хийгдэж байгаа ажил уу? Эсвэл уламжлалын дагуу байнгын болдог процесс үү гэх мэт. Зарим улсын хувьд түгээмэл стандарт шахуу байдаг зүйл бусад улсад 20-оор шахуу байдаг шүү дээ. Үүнийг шүүгчид мэдэх ёстой. Дараа нь таныг энэ бүтээлч ажлаараа ямар асуудлыг шийдэхийг зорьсон бэ гэдгийг шүүгчид үнэлдэг. Яагаад ийм компанид ажил хийв? Заавал хийх шаардлага бодиттой үндэслэл байсан эсэх нь чухал. Энэ асуудлыг яагаад тэр брэндтэй холбож уйсан учир шалтгаанаа тайлбарлан нотлох ёстой. Эцэст нь таны гаргасан бүтээлч шийдэл бодит үр дүнд хүрсэн үү? Нийгэмд өөрчлөлт хийж чадсан уу гэдг нь чухал. Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж орхиод ямар ч үйлдэл хийлгэж чадаагүй бол үр дүнд хүрээгүй гэсэн үг. Зүгээр л бараа бүтээгдэхүүн зарах компанид ажил нийгмийн өөрчлөлт хийх зорилготой холбогдохгүй гэсэн үг. Гой сайхан түүх таныг Канад авчирч болно. Гэхдээ тэрхүү түүхийг хэрхэн өгүүлж чадхаас хамаарч Канны алсан шагнал таны гар дээр очино. Иймээс мэргэжлийн багтаа ажиллах шаардлага гарна. But ultimately you just saw impressions that there's a disconnect there. Another the question for the challenge for Хичнээн бүтээлч санаачлаг гаргасан ч Монгол шиг жижиг зах зээл хязгаарлагдмал нөөцтэй компаниуд, дэлхийн том групп компаниуд олон жилийн туршлагатай авраг медиа агентлагуудтай Канны дэвжэн дээр өрсөлдөөд барах уу гэдэг айдас байдаг. Энэ айдас өөрсөддөө үл итгэх байдлаа бид хэрхэн давах ёстой вэ? Which can be dedicated on those kind of the creative work is considerably small. Well, I mean, the homework is that there's a lot of resources. Гэрийн даалгавраа сайн хийх ёстой. Онлайнаар маш их хичээл, туршлага судлах материалууд чөлөөтэй ашиглаж болохоор тавигдсан байгаа. Заримдаа хүмүүс эдгээр бэлэн нөөцийг ашиглаж мэддэггүй. Түүнчлэн хүсвэл жилийн 365 хоногийн турш хамтран ажиллаж дэмжин чиглүүлэх манай баг бэлэн байж байна. Бид улс орнууд дахь төлөөлөгчийн газраа угаасаа дэмжин ажиллах үүрэгтэй. Үүнд Монгол улс ч гэсэн багтаж байгаа. Хэрвээ та бүхэнд гайхалтай санаа бүхий компанид ажил бүтээж үр дүн гаргасан ч Канны арслангууд наадам руу хэрхэн яаж явуулахаа мэдэхгүй эргэлзэж байгаа бол бид хизээ үн төлбөргүй туслахад бэлэн байна. Мөн шүүгч нарын дүгнэлт, шүүмж, зөвлөмжийг бид хуваалцаж олно. Өөрөөр хэлбэл шүүгч нар яг ямар бүтээл хүсээд байдаг юм, ямар шаардлагуудыг энэ тэргүүнд тавьдаг, ямар өнцгүүдийг онцолж дүгнэдэг зэргийг бид та бүхэндээ хуваалцаж мэдээлэл өгөхдөө таатай байх болно. Манай сайт дээр шүүгч нарын ийм тусгай болон байгаа. Бид шүүгч бүртээ 30 минут ярилцаж, яагаад ямар бүтээлд хамгийн өндөр оноо өгч шалгаруулсан бэ? Ямар өнцгөр хэлэлцүүлэг мэтгэлцээнийг оролцогчтой өрнүүлсэн бэ гэдгийг нь яриулдаг. Иймээс энэ бичлэгүүдийг манай сайтаас заавал үзээрэй гэж та бүхэнд энэ тэргүүнд зөвлөмөр байна. Мөн бидний байнга зөвлөдөг нэг зүйл бий. Оролцогчид бүтээлээ эрүүлж өрсөлдөхдөө шагналын ангилал төрлүүдийг эхлээд хараад байдаг. Уг нь өөрсдийнхөө ажил төсөл, кейс, бүтээлч байдал дээр эхлээд 100% төвлөрөх ёстой. Хүсэл тэмүүлэл, зорилго, шаардлага дээрээ үндэслэж бүтээл, компанид ажиллаа сэтгэл гаргаж хийсэн байхад тэрхүү ажлыг чинь багтаах ангилал, шагналын төрөл Канад хангалттай бий. Иймээс энэ дарааллыг битгий алдаарай гэж хэлхийг хүсэж байна. Таны бүтээл баатарчин бөгөөд шагналын ангилал төрөл бол тэр бүтээлийг харах линз буюу томруулах шилгээд ойлгоход л болно. Энэ бүх төвшөнд манай баг Төв офсоос монголчуудыг дэмжин ажиллахад бэлэн байгааг дахин хэлье. Шүүгч нар бүтээлч байдлыг нэн тэргүүнд хайж хардаг. Кан бол бүтээлч байдлын фестивал гэдгийг битгий мартаарай. Монголчууд бид ахиц дэвшилтэд яваа. Хоёр залуу маань энэ жил Young Lions дүрсэлтлөө. Канд Монгол улс өөрсдийн булангаа засч албан ёсоор түншилж оролцсон. Spikes Asia-гаас гадна энэ жилийн Канны арслангийн Outdoor ангилалд анх удаа монгол шүүгч сонгогдсон ажилласан. Гэхдээ энэ бүхэн миний хувьд хангалттай биш байгаа. Учир нь Монгол улс анхны алтан арслангаа авмаар байна шүү дээ. Монгол улс Канд ямар хувь нэмэр оруулж, ямар үнцийг үүсгэж чадна гэж та бодож байгаа вэ? I think as I said earlier, we believe that creativity can come from anywhere. And I think бүтээлч байдал хэл хязгааргүй оршдог. Монгол улс өөрсдийн анхны алхмаа хийж Канд хүлээн зөвшөөрөгцөнд маш их баяртай байгаа. Хүчтэй амбиц, тууштай тэмүүлэл байна гэдэг чинь цаана нь ямар нэг ажил зогсолтгүй хийгдэж байна гэсэн үг. Энэ хэрээр маш том хаалгыг бусадаа нээж өгч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Та бүхний асуудлыг тодорхойлох, шийдэх, бүтээлчээр хандан шийдэл гаргах хандлага, арга зүй бусдаас өөр иж болно. Тэгх тусмаа сонирхолтой, тэгх тусмаа илүү бүтээлч үр дүн гардаг. Энэ дундаас л иж эдийн гэмээр амжилт бий болдог. Нэг ижил асуудлыг өөр аргаар шийдсэнийг жишээ нь Гватемала улс та бүхнээс хараад урам зориг авахыг үүсэхгүй. Эсвэргээрээ өөр олон улсын жишээг та бүхэн Монголдо амжилттай нутагшуулж хэрэгжүүлэх боломжтой.
Танай хөрш ус болох Казахстан хэдхэн жилийн өмнө анхны Cannes арслан шагналаа хүртсэн. Үүнээс хойш бүсийн наадмаас Гран-при зэрэг олон шагналуудыг түүхээс гадна улсынхаа бүтээл салбарын босго стандартыг өндөрсгөж чадсан. Энэ бол маш чухал зүйл юм шүү. Учир нь технологийн хөгжлийн эрен үед хүний манлайсан бүтээлч ажлууд үргэлжид чухал тооцогдсоор байх болно. Энэ ажлыг нь салбар нь дэлхийн дэвжээ болох Cannes хүлээн зөвшөөрч шагнаж урамшуулна гэдэг нь илүү сайн, илүү сайхан руу тэмүүлэх нийтийн зорилгын нэг хэсэг нь болдог. It really sets a standard and it makes people proud of their industry and actually want to achieve and raise that ambition further. Сүүлчийн асуултаа танд үлдээе. Хэлж ярих гэж байсан ч би асуугаагүй үлдээсэн зүйлс байна уу? What you would like to say, please say your opinion in the comments. Perhaps some tips this year's, the next year's Cannes lines. I think the thing I would say is Бүтээлч байхаас гадна амбицтай байгаарай гэж хэлмээр байна. Cannes фестивал бол зөвхөн бүтээлч байдал төдийгүй амжилтаа хамтран тэмдэглэх, бусдаас суралцах, бусадтай түншлэх дэлхийн хамгийн том наадам юм. Бид энэ зорилгыг ойлгож чадвал та бүхний ажил зөвхөн аль нэг бизнес эсвэл ямар нэг брендийн төлөвлөгөөг биелүүлээд зогсохгүй, нийгмийн өмнө тулгамдсан том асуудлууд болох доктортой хөгжил, ялгаатай, олон талт байдлыг дэмжих гэх мэт асуудлыг шийдэх, байгаа орчноо хэрхэн улам сайхан болгох ёстой вэ гэдгийг мэдэрнэ. Бүтээлч байдал бизнест шууд нөлөөлдөг. Нийгэмд ч гэсэн. Энэ бүх эерэг нөлөөллүүдийн давалгааг та бүхнээс тасралтгүй хармаар байна. we know that creativity impacts businesses and that can also work for society, and I really love to see more of that happening in the world. Thank you, Marianne. За баярлалаа эрхэм үзэгчдээ ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр бид нэр дэлхийн хамгийн том creative festival болох Cannes Lion-ы төв авсаас энэхүү ярилцлага хүргэлээ. Тэгээд манай ярилцлагыг дуглаас сонирхуулсан дагвар маш их баярлалаа.